Тандаа баярлалаа хайртай шүү. Бихэнд цэнхэрсэн хурууны минхээ үсгдийн төвтөртэйгэн хоцордоо тохон сэмэрсэн дүрмд хувцас минь тооныхоо хүрдтэйгэн аргагүй дүлцээ сүлчийн дурсан ч хичээлийн дараа ангара жахан дүнсиж сүдэрт хаврын өдөрөө энсэн дондан бит нэзмэстэй Сайн байцгаана хүүхдүүдээ баярын мэнд хүргэе. За та нарт маань зориулж гинтийн бэлэг ирсэн байна. Хинээс хийж бодож байна? Аль багш? Багангийн багш лам багшаас нь ирсэн байна. За тэртех 12 жилийн өмнө аав ээжийнхээ гараас хөтлөн эрдэм сурахаар зорин ирж багш шавийн барилгыг барьж байсан бол идүүгээ 408 зөхөст жигүүрээ дэлгэн нисэн одох гэж байгаа. Та нартайгаа эрдмийн танхимдаа дурсамжит хичээлээ хийгээд баяр баясгалантай багын явдлуудаа хуучлан суух нь үнэхээр сайхан байна. Өнөөдөр та бүхэн минь амьдралын хамгийн дурсамжтай босгон дээр ирж сурагчийн дүрмт хувцас өмсөж ангийнхаа хаалгыг сүүлчийн удаа татах энэ мөч баяртай атлаа баг зэрэг гонигтай санагдаж байгаа хаа. Учир нь та бүхэн зөвхөн нэг анги төгсөж байгаа биш. Хүүхэд насныхаа хамгийн нандин үеийг үдэж байна. Зарим өдөр хичээлдээ явах дургүй байсан ч өнөөдөр эргээд харахад тэр бүхэн хамгийн үнэтэй дурсамж болон үлджээ. Найзуудтайгаа өнгөрүүлсэн мөчүүд, багш нарын үг, анхны догтлол, шалгалтын айдас гээд энэ бүхэн та нарын минь амьдралын нэг хэсэг болон ард үлдэж байна. Одоо харин та бүхний өмнө ирээдүйд тань нээлттэй илүү том ертөнц хүлээж байна. Магадгүй зарим нь яг юу хийхээ мэдэхгүй багхан айдас эргэлзээ мэдрэгдэж байгаа ч санаа зоволтгүй хүн бүхнийг туулаад хийгээд бүтээгээд гардаг амьдралын жам учраас алдсан ч алдаанаасаа суралцаж өсөн дэвжиж явах хэрэгтэй шүү. Шинэ ертөнд шинэ хүмүүстэй танилцах, өөрийгөө хөгжүүлэх боломж бүрийг хайрлаж яваарай. Хамгийн чухал нь өөрийнхөө зоригтой байгаарай. Бусдын замыг биш, өөрийн мөрөөдлийг дагаарай. Өөрийгөө хизээч битгий голоорой. Чи одооноос эхлэн өөрийнхөө амьдралын гол дүрэн болно. Амьдрал хэмээх их аян дөрөөлж байгаа та нар минь өөртөө итгэлтэй, бусдад тустай, бие биенээ хайрлаж, алдсан нэгэндээ туслан зөвлөж, амьдралын урт замыг аз жаргалтайгаар инээд хөөртэй, зорилготой хүрч зөв хүмүүн болж эх орондоо ихийг хийж бүтээсэн сайн иргэн, сайн аав ээж болж ирээдүйд өөрийн гэрлийг гэрэлтүүлж бусдад урам зориг, баяр баясгалан түгээж явна гэдэгт багш нь найдаж байна. Хүүхдүүд та нарын минь амьдралын зам нь гэрлэг эгээтэй дардан байхыг хүсье. Би анх хичээлд орж ирэхдээ амар дүрсгүй тийм хөдөлгөөнтэй хөвгөд байсан. Ингээд сургууль сурснаар лам багшийн доор ингээд хичээл сууж гиснээр 6 дугаар ангид орохдоо ингээд өөрийгөө ойлгосон, юу хийх юм бэ? Өөрийнхөө хийх зүйлийг ойлгосон. Баярлалаа. 5 жил багшлах хугацаа айгүй үнцэнтэй байсан. Багангийн багш лам багштай нийт анги хамт олонныхоо өмнөөс үнэхээр гүнээ талархаж явдгаа хэлмээр байна. Манай анги бол мундаг багшийн гараар орсон мундаг хүмүүжлтэй хүүхдүүд байдаг. Тэгээд багангид байхдаа л багштай амар хайртай байсан. Тэгээд дунд ангид орохдоо багшийнхаа улам илүү санаж үнцнийг нь мэдэрч
багшигаа хайрлаж яагаад ингээд цаг хугацааг ухраадаг бол багшийнхаа бага ингээд эргээд суух юмсаа гэж айгүй миний хувьд боддог байсан. Тэгээд биднийхээ алдаа оноог засаж залруулж, амьдралын зөв зам чиглүүлж, аав эсхийг зааж өгсөн багагийн багштаа баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна. Хүүхэд бүхнээ идэх дуртай жимсийг та нарын өмнө багш нь тавьсан байна. За ямар жимс вэ хүүхдүүд ээ? Аав маань ямар хэлбэр дүрстэй вэ нөө? За бөөрнки. Байшингийн орой шиг. За гараараа дүрслээд үзүүлээ. Аасгүй. За гараараа дүрслээрээ. Хос чугам гэдэг тийм ээ. Хос чугамны голын голоос доош нь орхицтай богино шулуун зурлаг дугуйраад хос чугамны дээдлийн шугамд хүрлээ. Доошоор богино шулуун явлаа. За дээшээ хос чугамд хүрээ. Доошоо орхицтай төгсж байна. За жижиг аа усгийн зурлаг. За том аасаг хос чугамны доотлын шугамнаас дугуйраад дээшээ урдчилуун зурлаг. За дээд цэгэнд хүрээ. Доошоо урдчилуун зурлаг орхицтай. За хос чугамны дээдлийн шугамны доохон талаар хөндлөн шулуун зурлагаас том аа хэсэг бүтэж байна. За би 1999 онд Дорнод аймгийн багшийн коллежийг төгсөөд төрлөх сургуулиасаа ажлын гараагаа эхэлсэн байгаа. За одоо энэ Эрдмийн баяраа тэмдэглэж байгаа шавнар маань миний 5 дахь шавнар байгаа. За 2014 оны 9 сарын 1-нд 1-р ангид элсэн орж ирсэн хүүхдүүд байгаа. За энэ хүүхдүүд маань их цоглог, ер нь урлаг талдаа илүү тийм хичээнгүй хүүхдүүд. За манай ангид 1-р ангиасаа 12 дахь ангиа төгсдрөө Бурят наадмын шүлгийн төрөл болон тэр уран жиргээ наадмуудад бол байнга медаль хүрчээсэн гэлэг жамсын отон сүрэн гэж хүүхэд байгаа. Энэ хүүхэд маань бол 1-ээс 12 дахь ангиа төгсдрөө медалийн эзэн болж явж байсан. Төмөр Батын Түр Бат бас сурлагаараа бол ангийнхнаа хошоочилж байгаа. Ийм гэхэм мэтлэн шадварлаг, кавьяаслаг хүүхдүүд бол олон байна. За хүүхдүүд маань ирээдүйдээ зөв сайн иргэн эх орондоо орон нутагтаа ихийг бүтээсэн тийм сайн хүмүүс болж байгаарэ л гэж захий да. Намайг Ганбаатар оюун жаргал гэдэг Монгол Улсын их сургуулийн философийн багш мэргэжлэр төгссөн. Төрлөх сургуультай 2016 оноос хойш тасралтгүй ингээ 10 дахь жилдээ ажиллаж байна. За тэгээд энэ ангиа бол ерөнхийдөө 2019 онд энэ ангиа бол дааж авсан. Нийт 35 хүүхэд байсан. За ингээ 9 дугаар ангиа төгсөөд манай хүүхдүүд бол зарим нэгэн шилжээд ерөнхийдөө ингээ явж байгаад 11 дугаар ангидаа бас ингээ нийлж суралцаад ингээ 39 суралцагчтай 12 дугаар ангиа төгсөж байна. За манай ангийн хүүхдүүдийн хувьд бол нэлээд чадварлаг, чамбай, одоо сумынхаа шилдэг анги хамт олон болж исэн. Дорнод аймгийн Сүдэргэн тамирын газраас зохион байгуулсан олон одоо уралдаан тэмцээнүүдэд одоо амжилттай одоо хуваараа болон одоо багаараа амжилттай оролцож шагналт урамшуулдаг авч байсан. Ийм одоо бахархам амжилттай хүүхдүүд ээ. Тэгээ одоо миний бол анхны шавнар. Тийм учраас одоо нэлээд энэ хэдтэй бол нэлээд найз нөхөд шиг ийм ойр дотн байхыг бол хичээдэг. Тэгээ ингээд одоо 10 дахь жилдээ ажиллаж байна. Сурагчтай бол хандаж хэлэхэд бол одоо зөв байгаарай. Би бинийгээ бас иргэн дурсаж яваарай л гэж одоо захиж хэлээ да. Тэгээд ямар ч сан сургуулаасаа олж авсан мэдлэгээ одоо улам цааш нь одоо тэлж тасралтгүй суралцаарай л гэж одоо ангийнхаа шавнарт хандаж дээрэнд нь хандаж хэлж байна. Ахлах ангид ороод ер нь хамгийн анх оюун жаргалагчтай танилцаад ингээд айгүй илдэг тийм сургалт нургалтай айгүй сайн идэг тийм ажилдаа үнэхээр хайртай тийм багш. За оюун жаргалагч манай ангийг өмнө жилээс дааж авсан. Яг 2 анги нийлээд тэр хугацаанд гэмэл
одоо тийм оролцсон бүх тэмцээн уралдаанд амжилттай оролцсон үлдээ арын юм батаадаг тийм багш гэж хардаг. Одоо ч хөл дээр юм бол багшаа бахархаж явж байгаа. Тэгээ багштай арга ирд болон цаашдаа ажил хөдөлмөрт нь өндөр сундар амжилт хүсье. Бихэнд цэнхэрсэн хурууны минхээ үсгдийн төвтөртэйгэн хоцордоо Англи зурцсан багш буюу оюун жургалагчтай юуны өмнө баярлаа гэж хэлье. Биднийг анх 6 дугаар ангийн ийм жоохон бацаан байхаас мань эхлүүлээд өдийг хүрэгтэл одоо ингээд өөрийнхөө мэрэгэн үгсээ зааж сургаж явсан. Тэгээд үнэхээр их би гүнээсээ их талархаж явдаг шүү. Энэ ярилцлагыг үзэж байгаа оюун жургалагчтай минь төргий. Манай ангийг бол үнэхээр сайн авч явж чаддаг. Их хичээл зүтгэлтэй бидний төлөө маш их зүйлийг хийдэг. Тэгээд ангийн багштай хайртай шүү. Ер нь багш маань бидний араа сайн явсан дөө. Ундаг багштай толдоо сайн явж. Жоохын юм дээр л байж тийм дөө. Тэгээ заргалтай зовдтой цог явдагт баярлалаа л гэдэг багш. За хүүхдүүдэд маань гинтийн бэлэг ирсэн байна. Хинээс гэж бодож байна? Хинээсээ? Ангийнх нь. За биш ээ. Биш ээ. За багангийн багш Болормоо багшаас нь ирсэн байна. За ангийн дарагт нь бэлгийг гардуулч. Ангийнханд нь өгсөн жимсийг нь гардуулъя. За баярын минь төргий. За баярлаа. Эрхэм шав нартай мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байгаа та бүхэндээ баярын минь төргийа. 2014 оны 9-р сарын 1-ний налгар намрын тэр нэг өдөр Эрдэм сурахаар зорин ирж байсан хөөхөн бяцхан шав нарынхаа багш нь болсондоо туйлын их баяртай байдаг. Та нарынхаа жаахан гаруудыг анх хөтөлж сургуулийн босго алхаж байсан тэр өдөр одоо ч миний сэтгэлд тодхон санагддаг шүү. Үсэг холбож, уншиж сурч, тоогоо зөв бодож, инээмсэглэх мөч мөн та нарын минь гаргасан амжилт бүр ангаараа зүтгэсэн тэмцээн уралдаан бүхэн багшийнхан сэтгэлд дурсамж болон үлдсэн байна. Өнөөдөр хэдийнэ том болж амьдралынхаа шин зам руу итгэл дүүрэн алхах гэж байна. Та нар минь өмнөө тавьсан зориг мөрөөдөлдөө хизээч битгий бууж өгөөрэй.
Хамгийн гол нь бусдыг хайрлах сэтгэлтэй зөв хүн байгаарай миний хүүхдүүд. Тийм ээ, амьдралын зам үргэлж дардан байдаггүй ч хүн чанараа алдалгүй хөдөлмөрч нэгнээ хайрлаж яваарай. Алдсан ч босож, унсан ч шантрахгүй өөрийн хүссэн ирээдүгээ бүтээдэг хүчтэй хүмүүс болоорой гэж багш нь та нараасаа хүсэж байна. Та бүхнийхээ цаашдын амьдралд аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөй, зам нь цагаан, үйлс нь бүтэмжтэй байг. Хайртай шүү бяцхан хөөрхөн шав нартаа багшаас нь гэсэн байна. Хүндэтгсэн багш, бага ангийн багш болормаа. За, юуны өмнө багштаа ингээд маш их баярлалаа гэж хэлье. Үсэг зааж бидэндээ уншдаг, бичдэг болгосонд маш их баярлалаа. Мөн ангийнхандаа 12-оо төгсөж ирээдүйд одоо ингээд удахгүй яэш болох гэж байгаа. Тэгээд яэшээ амжилттай өгөөд хүссэн сургуулаа аваад хүссэн мэргэжлээ аваад сайхан амьдраасай гэж хүсэерөө. Бага ингээс турсан чиглэлд байгаа. Тэгээд болроо агшингаа зааж исэн нийлтийн чиглэл ерөөсөө мартдаггүй. Тэр нөгөө үлгэр ингээд дөрөв дээр ингээд битүүд хичээл зааж исэн тэр ерөөсөө мартдаггүй. Одоо болчихсон гэдэг. Тэгээд зөндөө бол одоо тэмцээнд бидний бэлтгэж оролцсон болгондоо амжилттай байдаг. Тэгээд тандаа баярлалаа, хайртай шүү. Миний багштай баярлалаа гэж хэлье. Бидний нэгдүгээр ангиас одоо өдөө бол тэр алдтыг баян харж одоо алдсан болгоно зааж өгдөг. Багштай баярлалаа. Тэгээд бага ангийн дурсамж үйл хамгийн анхны бүжгийн багш. Одоо хамгийн их бүжиг зааж өгсөн. Одоо бүжгээр бүжигтэй мөр одоо дуулаад багшаараа бохорж авдаг. 2 дугаар ангидаа шижиж орж ижсэн. Тэгээ анх бүрэг ичмхий ерөнхийдөө бол авьяас хүүхэд байсан. Тэгээд болормааш манадаа ингээд чамд авьяас байгаа юу гэж асуужсэн байхгүй юу. Тэгэхээр би баян болт ингээд намайг ингээд ерөөсөө тэгэж асууж исэн хүн байгаагүй учраас багшаа тэгэж асуухт амар баярлаад ингээд дууд бүжиглдэггүй ч гэсэн багшаа би шүлэг уншдаг штэ гэгээд анх тэгэж урлаг нааданд орж исэн. Тэгээд анги нийтээсээ ингээд бөөндөө ингээд 4-р ангидаа ингээд ангийнхнаасаа дундаас нь ингээд хамтлаг дуу ингээд шалгаруулахдаа үнэхээр хичээж ингээд хамтлаг дуунд орсон. Тэгээд түүнээс цааш ингээд өөрийнхөө авьяасыг бүр илүү нээлт маань хамгийн их тусалсан хүн гэж би болормах шиг боддог. Танд үнэхээр их хайртай шүү, баярлалаа. За, юуны өмнө хүүхдүүдээ мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байгаа өдрийн баярын мэндийг хүргье. За, тэгээд би 2014 онд бас 3 дахь шамраа хүлээж авсан. За, тэгээд энэ ангиа бол 5 дугаар ангийн бол төгсчихсэн. Тэгээд энэ анги маань маш тийм одоо спортлог, авьяаслаг, сурлагатай, айгүй тийм эвтэй найртай мундаг хүүхдүүд байсан. Тэгээд манай анги шавнар маань ер нь хэрэгсэн, өгсөн, үүрэг даалгаврыг бол маш сайн биелүүлдэг. Тэгээд орсон уралдаанд тэмцээн болгондоо амжилт үзүүлж явдаг байсан. Тэгээд ер нь бол энэ 3 дахь шавнар маань ер нь айгүй тийм дайчин, ер нь хүнийг айгүй тийм ойлгох сэтгэлтэй ийм хүүхдүүд төгссөн. За, тэгээд ер нь бол багшигаа айгүй сайн дэмждэг, ойлгодог. Ер нь бас тухайн үед бас надад бол нэлээд хүндхэн үе тохиож исэн. Энэ үед маань хамгийн их ойлгож тэр тусмаа бас хүүхдүүдийн маань арт талын эцэг их асран хамгаалагчид маань илүү их ер нь л айгүй сайн намайг дэмжижсэн. Тэгээд хүүхдүүдээ болон эцэг эхчүүд та бүхэндээ маш их баярлаа. Тэгээд хүүхдүүдийнхээ цаашдын сурахын хүрээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд явахгүй болох эсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай сайн өгөөрэй гэж хүсье.
Сургуулийн спорт зааланд энэ хичээлийн жилд сурагчдын маань бүтээсэн бүтээлийн үзэсгэлэн дэлгэн тавьсан сонирхож байгаа. Эрхэм хүндэт эцэг эхчүүд та бүхнийг сурагчдынхаа хүүхдүүдийнхаа бүтээлийг орж сонирхохыг урьж байна. Багш нь та нарт загтал бичсэн. За ер нь бол олон хүний өмнө уйлаад явах уу гэд гадаа бол багш нь нэлээд их тавьчихсан. За тэгээд багшийн хувьд бол бас анхны шавнаар та нар бас мэдж байгаа тий. За ингээ хайрт шавнаар та. Хизээг өрн цаг хугацаа ингэж хурдан өнгөрчгөө вэ. Анх нүдэндээ оч гэлэл зурсаар сургуулийн алтан босохоор алхан орж байсан бяцхан хүүхдүүд өнөөдөр аль хэдийн өөрийн гисэн зорилготой ирээдүйн зүг далавчаад өвөхөд бэлэн болсон байна. Та нарыгаа харахаар бахархах сэтгэл бүр ингээ угаасаа бүр ингээ дотроос ингээ бүр ориглоод байна. За амьдралын чинь нэгэн чухал үе болох 12 дугаар анги та нар минь амжилттай дүүрэглээ. Одоо урд чинь эстэй өргөө шалгалт гэсэн хамгийн том даваа байна. За түүний ард их сургуулийн амьдрал гэсэн бас томоохон даваа бас та нарыг хүлээж байгаа. Та нар өнгөрсөн хугацаанд маш их хичээсэн. За хичээсэн гэдгийг бид нээр та нар бүгдээрээ өөрсдөө бас мэдж байгаа ах гэж бодож байна. За та нарт хичээх юм бол чадахгүй зүйл гэж байхгүй. За тэрийг та нар бас олимпиад уралдаан, тэмцээн уралдаанд бас та нар бас хардаг бах те, харж байсан бах. За бусдын үлээлтээс илүү өөртөө дуртай чаддаг юмдаа өргөлж одоо өөрийнхөө тэр чаддаг имийг л одоо хийхин тулд өргөлж хичээж байгаарай. Тэр чаддаг имээ бас олоорой. За мөн ямар ч мундаг мэрэгжилтэн бас амжилттай амьдарч явсан ч гэсэндээ тэр сайн хүн байх гэдэг зүйлийг битгий хаяарай. Сайн хүн байгаарай. За энэ ангид энэ сургуульд өнгөрүүлсэн хорон бүр та нарын минь инээдхөөр гаргасан амжилт бүхэн багшийн зүрхэнд үрд нандин хэвээрээ үлднэ. За та нарынхаа ирээдүйн тод гэрэл багш нь хизээд итгэх болно. Замчин цагаан үйлс чинь бүтэмжтэй байх болтугай гэсэн өрөөлөөр багш нь Эрдмийн баярыг ингээ сүүлийн хичээлийн үгийг дуусгаж байна. За тэгээд багш нь та нартаа бас арай утга учиртай бас нэг юм зүйлийг өгөхийг хүссэн. За 2026 онд бид нэр 12 дугаар ангид төгсөж байна. 10 жилийн дараа 2036 он болно. Ингээд 2036 онд 10 жилийн дараа эрүүл сарвал элэг бүтэн тэгээ сайхан ажилтай, сайхан амьдралтай, сайн хүн болцоогоод багштаа энэ сургуультай эргэн ирээрээ. За тэгээ багш нь энэ хүүхэд болгонд багш нь ийм ангийнхаа логотой ийм ингрийн тэмдэг. Тэгээд амьдралд хамгийн чухал нь төлөвлөгөө байдаг. Багш нь та нарт дандаа хэлдэг те. Бүх юмд төлөвлөгөө хэрэгтэй. Тэгэхээр амьдралаа сайхан төлөвлөж аваарай. Бүхнийг сайхан урдаас төлөвлөөрэй. Төлөвлөснийхөө дагуу амьдраарай гэж багш нь хүсэж байгаа шүү. Ингээд бүх хүүхэдтэй багш нь энэ бяцхан гарын бэлгийг багш нь зүрх сэтгэлээ зориулсан байж бэлдсэн юм шүү. Бас нандинаж хадгалж бас яваарай гэж хүсэж байна.